Шинэ өглөөний мэнд хүргэе. Хамтдаа өглөө бүр эзний үгээр судалж байгаа та бүхэнд баярлалаа. Энэ цагаар дамжуулан бүгдээрээ эзний үгнээс суралцгаая. Гэхэд хамтдаа залбирцгаая. Их эзэн минь, танд энэ цагийг даатгаж байна. Өглөө бүр амьд үгээр хамт байгаа хүн бүртээ таны амьд үг үнэхээр хамт байж таны ариун оршихуй сүнслэг ойлголт, ишлэлт, ухаарал хэрэгжүүлж шийдвэрүүд нь дүүрэн байх болтугай. Иесусийн нэрээр залбирлаа. Амен. За, Христэд итгэгч хүмүүс сайн мэдээ гэдэг бол хүнд хэцүү ачаа дарамтыг хэн нэгэн өөрсөн мэд тийм сайхан зүйл байдаг. Анх Христэд итгэхэд Иесус бидний бүх гим нүглийг өөртөө өөрч оронд нь Бурхны зөвхт байдлыг, тэр ариун байдлыг, гим зэмгүй байдлыг бидэнд өгсөн гэдэг тэр сайн мэдээг бид нэр сонсож Христийг зүрх сэтгэлтэй хүлээн авдаг лээ. Тэгвэл өдөр бүр энэхүү сайн мэдээгээрээ бид нэр хэрхэн амьдрах ёстой вэ гэдгийг өнөөдөр бүгдээрээ хамтдаа Библиэс харцгаая. Үргэлжлүүлэн Иохан 17 дугаар бүлгийн 19-оос 21-ийг хамт уншийе. Тэд бас үннээр ариусгагдахын тулд би өөрийгөө тэдний төлөө ариусгана. Би зөвхөн тэдний төлөө бос, тэдний үгээр дамжуулан надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна. Энэ нь эцэг та миний дотор, би таны дотор байгаатай адил. Тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд бидний дотор байж та намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ гэсэн байна. Амен. Иесус эзний дагалдагч нарынхаа төлөө зуушлан залбирсан хэсгийн дундаас уншлаа. Тэгэхээр эндээс бид нар өнөөдөр Иесуст итгэгч хүмүүсийн хоёр чухал дуудлага энэ талаар хоёр чухал дуудлага нь юу болох талаар эндээс харна. Тэрхүү дуудлагаа хэрхэн бас Бурхны хүчээр биелүүлэх талаар суралцнаа. Бүгдээрээ хамтдаа ишлэл 19-ыг харах юм бол тэд бас үннээр ариусгагдахын тулд би өөрийгөө тэдний төлөө ариусгана гэж эзэн хэлсэн. Өчигдрийн үгийн цаг дээр ариусгалын талаар бас хуваалцсан. Тэгэхээр Иесус өөрийгөө ариусгалаар дамжуулж итгэгчид үннээр буюу Бурхны үгээр ариусгагддаг талаар бид нэр суралцсан байгаа. Иесус өөрийгөө ариусгана гэж хэлэхдээ тэр цорын ганц Бурхны хүү ариун мөртлөө яагаад ариусгана гэж хэлсэн юм болоо гэдэг асуулт төрж байгаа. Тэгэхээр энэ загалмай үнсийг хэлсэн баг. Энэ нь Иесус өөрийнхөө төлөө биш харин бидний төлөө энэ үлсийг хийсэн болохыг бид нар хардаг. Еврей 5:8-9 дээр тэрээр хүүн байсан хэрн зовсон зүйлсээсээ дуулуурт суралцсан. Тэр төгс болгогдсноороо өөрт нь дуулууртай байдаг бүхэнд мөнх авралын их үндэс нь болсон гэж бичигдсэн баг. Тэгэхээр зовсон зүйлсээсээ дуулуурт суралцсан гэж хэлсэн. Ийхүү тэр төгс болгогдсон баг. Иесус эзэн зовсон зүйлсээсээ дуулуурт суралцсан гэж Библи хэлсэн. Түүнд итгэгчид бид бас ийм дуудлагатай. Энэ юу гэвэл зовлон туулах байсан ч гэсэн Бурхны талд шийдвэр гаргаж сурах нь бидний амьдралын дуудлага. Үүнийг ариусгалын амьдрал гэж. Бид нар Иесус Христийн дотор ариун болгогдсон. Энэ бол бидний сүнслэг байр суурь. Харин энэхүү байр суурьнда зохистой амьдрахаар суралцах нь ариусгалын амьдрал. Бид итгэсэн тэр өдрөөсөө хойш төгс болцоогүй. Харин бидний дотор эхлүүлсэн ажлаа Бурхан төгс болгоно гэж хэлсэн. Тэгэхээр ариусгалын амьдралын зорилго нь бол маш гүн гүнзгий Бурханы зорилго байдаг. Библиэлд Иесус эзнээс нэгэн хүн асуухтаа Бурханы бүх хууль тушаалын хамгийн агуу нь юу вэ гэж асуухад тэрээр бүх зүрх сэтгэл сүнс санаа оюун бодолтой бүх хүч чадлаараа өөрийн Бурхан эзнээ хайрл, удаахан хөршөө өөрийн адил хайрл гэж хэлсэн мэд. Бурханы биднээс хүсдэг зүйл бол бүх зүрхээрээ түүнийг хайрлах, түүнд үнэнч байх. Яг л эхнэр нөхөр хоёр шиг
сүйт бүсгүй болзоот залуу хоёр шиг бүх зүрхээрээ хайрлахыг тэр биднээс хүсдэг. Тэр бол өөрөө тийм үнэнч, тийм ариун бурхан. Тэр биднийг үнэхээр хайрладаг. Тэр өөрийн хүүгээ бидний төлөө өгсөн. Тэр биднээс яг ийм ариун нандин хайралцааг хүсдэг. Тийм агуу их эзэм л. Түүний зүрх сэтгэлд бид байдаг. Бид бүх зүрхээрээ түүнийг хайрлаж гэнэ үү гэдгийг тэр үргэлж харахыг хүсдэг. Бид үнэхээр Бурхныг эмээн хүндэлж түүнийг бүх зүрхээрээ дагж гэнэ үү гэдгийг тэр харахыг хүсдэг юм аа. Энэ бол ариусгалын амьдрал. Тийм болохоор бидний итгэл шалгагдахаас өөр аргагүй байдаг. Библиэлд бас сорилтыг төсвөрлөдөг хүн ерөөлтөө учрна. Тэр сорилтыг давчгаад эзнийг өөрийг нь хайрлагстад амласан амийн титмийг хүлээн авна гэж хэлсэн. Бурхан үнэхээр бидний зүрхийг, бидний итгэлийг шалгаж өөрт нь хайртай эсхийг үнэхээр харахыг хүсдэг. Энэ бол Бурхан хүнээс хүсдэг тэр гайхалтай хайрын нандин харилцаа юм. Тэр бид нар ийхүү ариусгалын амьдралаар амьдрахаар дуудагдсан юм аа. Хамтдаа өргөжлүүлэн 20 дугаар ишлэлийг харцгаая. Би зөвхөн тэдний төлөө бос тэдний үгээр дамжуулан надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна гэж Есүс эзэнсэн. Эндээс бид нар маш тодорхой нэг зүйл нь зөвхөн бид аврагдаа зогсохгүй. Биднээр дамжуулан бас Есүс эзэнд итгэх хүмүүс байгаа. Энэ бол Бурханы хүсэл юм. Тэгэхээр биднээр дамжуулж Бурхан өөрийгөө илэрхийлж бусдад өөрийгөө таниулах бол энэ бол бидний бас дуудлага байна. Бид нар агуу захирамжийг мэднэ. Есүс эзэн маш тодорхой хэлсэн байдаг. Үхлээс амьсныхаа дараа дагалдагч нартайгаа уулзаж тэнгэр өөд өргөгдөхөөс өмнө тэр та нар явж бүх улс үндэстнийг надад итгүүлж миний хойноос дагуул гэсэн. Түүнд үнэхээр тэнгэр газар дээрх бүх эрх мэдэл нь өгөгдсөн гэж тэр өөрөө хэлсэн. Бидний дуудлага бол бид бусдад итгэлээрээ бид бусдад итгэлээ гэрчилж харуулж Есүс эзнийг таниулах явдал юм аа. Дараагийн нэг чухал зүйл бол бид нар 21-р ишлэлийг дахин харъя. Энэ нь эцэг та миний дотор, би таны дотор байгаатай адил тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд бидний дотор байж та намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд үлээ гэсэн. Тэгэхээр энэ нь гэж хэлэхдээ өмнөх зүйлсүүдэд хэлсэн байгаа. За өмнө нь юу яригдсан бэ гэхээр ариусгалын талаар яригдсан баа тий. Тэгэхээр энэхүү ариусгалын үйл явцаар дамжуулж бид нар Бурхан эцэгтэйгээ нэгдмэл болдог талаар энд хэлж байгаа маа. Энэ нь яг л эцэг та миний дотор, би таны дотор байдагчлан тэд бүгд нэг болох талаар. Тэгээд тэд бас Бурханы дотор байх талаар хэлсэн. Тэд гэдэг нь өнөөдрийн бид юм. Тэгэхээр бид Бурхан дотор нэгдмэл тэр Есүсийн дотор Христийн бие болж нэгдсэн талаар хэлж байна. Тэгээ ийхүү нэгдэх үед бид нар ертөнцийг Есүст итгүүлэх талаар хэлсэн. Тэгэхээр эндээс нэгэн дүгнэлт гарч байгаа. ертөнцийг Есүст итгүүлэх арга зам бид Есүс дотор нэгдмэл байх явдал юм. Есүсийн дотор нэгдмэл байх үед Есүс биднээр дамжуулж өөрөө ажилдаг. Тэр ариун сүнсээрээ бидэнтэй өнөөдөр хамт байдаг үлээ. Тэр итгэгч бид ариун сүнсээр дүүрэн байх үед, ариун сүнстэй нэгдмэл байх үед бид Христийн доторх байр суурин дээрээ зогсох үед бид Христийн бие болж Христийн яригснийг ярьдаг, түүний үйлдэхснийг үйлдэх тийм итгэлийн төлөвч рүү очдог. Энэ бол Бурханы хүсэл юм. Магадгүй ариусгалын амьдрал дэлхийг Иесуст итгүүлэх энэхүү дуудлага, энэ бүх зүйл нь танд хэцүү санагдаж магадгүй. Та битгий санаа зовоор. Есүс эзэн өөрөө үүнийг хийнэ гэсэн. Энэ бүгдийг хийх гайхалтай арга зам нь Бурхан өөрөө та биднээр дамжуулж
Энэхүү дуудлага биелүүлэх бол бид зөвхөн Есүст итгэхэд л хангалттай. Есүст итгэх арга замаар түүний загалмай үлсээр дамжуулж түүний ариун сүнсийг бид итгэлээрээ хүлээн авснаар бид хэн босноо ухаарснаар энэхүү байр суурин дээрээ итгэж Есүс эзэн өнөөдөр ч гэсэн танаар дамжуулж амьдрна гэсэн итгэлтэй байхад тэр биднээр дамжуулан бидэнд өгсөн тэрхүү дуудлага төлөвлөгөөгөө биелүүлэхийг бид нар харах болно. Энэ бол сайн мэдээ юм. Энэ бол өдөр бүрийн сайн мэдээ. Өдөр бүрийн аврал юм. Бид өдөр бүр Есүс эзэнтэй хамт алхахаар дуудагдсан. Зөвхөн өнгөрсөн цаг дээр биш. Яг одоо өнөөдөр та Есүс эзнийг өөрийнхөө амьдралаар илэрхийлэн харуулах боломжтой. Тэхийн тулд та зөвхөн түүнд итгэх хэрэгтэй. Та нээлттэй байгаар эзэн минь та өнөөдөр надаар дамжуулж амьдрахыг би зөвшөөрч байна гэсэн зүрх сэтгэлтэй байхад эзэн танаар дамжуулан ажиллах болно. Эзэн таны дотор байхад эзний хайр, нэгүсэл, эзний хүч чадал танаас урсан гарах болно. Энэ бол итгэлийн амьдрал. Энэ бүгдийг дүгнэж хэлэхэд бид Есүсээр дамжуулан ариусгагдахаар дуудагдсан. Бид Есүсээр дамжуулан ертөнцийг Бурханд итгүүлэхээр дуудагдсан юм аа. Энэ бүгдийг бид өөрсдөө хийж чадахгүй, харин ариусгал буюу загалмай үлсээр дамжуулж энэ бүхэн боломжтой болсон. Есүст итгэснээр бид дуудлага биелүүл. Хамтдаа залбирцгаая. Эзэн минь ээ, би яг одоо зүрхээ дахин таны өмнө нээж байна. Өнөөдөр эзэн минь та надаар дамжуулж өөрийгөө илчлэн харуулаач. Та надаар дамжуулж өөрийнхөө дуудсан дуудлага зорилгоо биелүүлээч. Би танд нээлттэй байна. Эзэн минь, би энд байна. Та намайг удирдаач. Та миний дотор, би таны дотор. Тантай нэгдмэл гэдгийг яг одоо тунхаглаж байна. Итгэлээрээ би таныг үнэхээр илэрхийлж, таныг алдаршуулж амьдрахыг хүсэж байна. Энэ цагийн төлөө талархъя. Энэ өдрөө тань даатхан залбирч байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.